Галийн байгууллагад нэгэн иргэн хандаж хөгжлийн мэргэжилтэд иргэн зориулсан тусгай зориултын автомашиныг импортлоо оруулж ирэхэд ямар нэгэн татварын хөнгөлөлт чөлөөлөлтөнд хамаарагдах уу, ямар бичиг баримт бүрдүүлэх шаардлагатай вэ гэх асуултыг бидэнд ирүүлсэн. Тиймээс бид энэ асуултанд хариулт авахар бүрдүүлэлтийн цахимтуудаар ирсэн байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэн өөртөө зориулсан тусгай зориултын автомашиныг импортлоо оруулж ирэхдээ ямар нэгэн татварын хөнгөлөлт чөлөөлөлтөнд хамаарагддаг уу? Хөгжлийн бэрхшээлтэй иргэн өөрөө жолоодох гар ажиллагаатай автомашиныг гайлын болон нэмэгцэн өртгийн албан татвараас чөлөөлөх боломжтой. Энэхүү хөнгөлөлт чөлөөлөлтөнд хамрагдтаа тэгэхээр ямар бичиг баримт бүрдүүлэх шаардлагатай вэ? Энэ хөнгөлөлт чөлөөлөлт нь гайлын ерхий газрын дарга болгон дэд даргын гар үс бүхий албан бичгээр баталгааждаг. Энэ албан бичгийг авахын тулд мэдээж барааны үнийн нэхэмжлэх, баглаа бодлын жагсаалт, техникийн гэрчлэгээ, автомашины техникийн гэрчлэгээ мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэний тусгай үнэмлэх шаардлагатай. Тэгэхээр тухайн иргэн маань өөрөө нэг удаа л импортлоо оруулж ирэх боломжтой байд юм уу? Эсвэл олон дахин давтагдан хөнгөлөлт чөлөөлөлтөнд хамаардаг боломжтой болов? Хөгжлийн бэрхшээлтэй иргэн зөвхөн нэг удаа нэг автомашиныг л авах боломжтой. Гэхдээ энэ болохоор нөгөө зөвхөн гайлын болон нэмэгцэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөн шүү дээ. Онцгой албан татвар бол онцгой албан татварын тухай заасны дагуу төлнө. Ер нь ямар автомашиныг тусгай зориултын автомашин гэж тооцоод хөнгөлөлт чөлөөлөлтөнд хамааруулдаг. Ер нь бол энгийн автомашиныг бас тусгай зориулахаар тоноглогдсон байх юм бол энэ хөнгөлөлт чөлөөлөлтөнд хамаарах уу? Хөгжлийн бэрхшээлтэй иргэн жолоодох боломжтой. Үйлдвэрээсээ тэгж бүрэн тоноглогдсон автомашиныг хэлдэг. За баярлалаа. Би та бүхэнд мэдээллийг бүрдүүлэлтийн цахим дурын Гайлийн улсын байцаагч Мөнгийн Эрдэнэс тодруулан хүргэлээ. Гайлын ерөнхий газар.